Монголын pop хөгжмийн амьд томог үе үеийнхний сэтгэл хоногшсон хит дуунуудын эзэн Монгол Улсын гавьяат жүжигчин 20-р зууны манлай pop diva дуучин Саран Туяа урлагт 40 жил хайрын бурхан тоглолтоо хийх гэж байна. За тус тоглолт ирэх 6-р сарын 6-нд Төв цэнгэлд хүрээлэнд болно. Монголын урлагийн түүхэнд цоо шин түүх хийсэн тоглолт болно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Өнөөдөр Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Саран Туяагийн төрсөн өдөр. Тэрээр өмнө нь төрсөн өдрөөрөө тоглолтоо зохион байгуулдаг байсан бол харин өнөөдөр тоглолтынхаа хэвлэлийн хурлыг хийсэн юм а. Энэ тоглолтоо хийхээр 3 жилийн өмнөөс төлөвлөж өнөөдөр тоглолтын бэлтгэл 50% үргэлжилж байна. Тоглолтод дуулах 40 дуугаа фэнүүдээсээ санал авч сонгох юм. Одоо байнгын сонсогчтойхон одоо саналыг авч плейлист гаргаж байгаа. Одоо ч гэсэн дуусаагүй байгаа. Яг гэвэл манай хөгжимчид бол одоо 2013 онд байгуулагдсан амьд хөгжмийн рэндом хамтлагийн залуучууд бол ямар дууг мэн тоглоход бэлэн. Хамгийн хэцүү юм нь бүх супер хит ихтэй үнэтэй ажиллахаар аягүй хэцүү. Хайрандаа хасчих гэдэг нэг аюултай юм байдаг. Тэрэн дээр жахан толгой өгч байгаа бусдаараа үзэгчтэй бол мэдээж гоё дуртай дуунууд нь нөгөө хайртай дуун өөрийнх нь тохиолдсон амьдралтанд тохиолжсэн үйл явдлууд гэдэг их олон юмнууд авцгаар тийм гоё тоглолт болох гэж найдаж байгаа. Ер нь стадион тоглох цэнгэлд тоглолтын тухай бид хоёр одоо шивнэн ярьж байж үлээ гэдгийг саяхан би санаж чинь нэлээд дээрээс бид хоёр ярьж ирсэн. Ашгүй одоо мундаг монструуд хийх гэж байгаа юм байна. Онон бат манай хажуу тэ одоо энэ халзаад үүдээ маш их би найдар тавьж юм. За ингээд маш гоё тоглолт болно. Урлаг бол маш богинохон цаг хугацаатай. Яг Саран Туяа гिचийн 40 жил ингэж хийт байна тэ мартагдахгүй байна. Бүх дуун хийт байна. Ийм амар том баган шиг явна гэдэг бол үнэхээр хэцүү. Амьдралынхаа 40 жилийг урлагтаа зориулсан байна гэдэг бол үнэхээр багтаад ханашгүй юм маш том хүч хөдөлмөр зүрх сэтгэл байдаг. Хайр түгээсэн тийм гоё сэтгэл огшоосон сэтгэл зүрхээрээ энэ тоглолтыг үзсэн сэтгэлээ бүр ингээд тэр чигээр нь ингээд сэнэглээд харих болов гэж би бодож байна. Дуучин Саран Туяа Монголын урлагийн ертөнцид 40 жилээ зориулж урлагаар амьдарч амьсгалж олон анхдагчийн эзэн болсон. Тэдгээрээс товч дурдвал хамгийн анхудаа тоглолтоо оюуны өмчөөр бүртгүүлж хамгийн анх Сингапурт бүтэн цомгоо бичүүлсэн. Мөн Улаанбаатар хотод бие даасан 60 орчим Монгол орон даяар 7 тоглолт зохион байгуулж дэлхийн олон орноор аялан тоглолт хийж 22 цомог 1 пянц гаргасан. Мөн хэвлэлийн хурлын үеэр дуучин Саран Туяа уран бүтээлчдтэй хамтран дуугаа дуулж төрсөн өдрийн лагаа үлээсэн юм а. Өдрийн төргий. Харин хамаалал шалтгаан бүгд хамтдаа нэгэн зэрэг л шалтгаан төрсөн өдөр